Ер нь аслагдсан сумдад байгаа сумын эрүүл мэндийн төв үйлчлүүлэгч хүн ам цөөтөө учраас угаасаа үйлчлүүлэгч бага байна шүү дээ. Тэгээд цалин хөлсийн найдвартай өмнө нь одоо төсөв дээрээ тавьчихдаг байсан бол одоо тэгээд үйлчилгээ үзүүлсэн тоогоороо тэгээд эндээсээ цалин хөлсөө тавиарай гэд нэг талд нь нэг худалдаа авах үйлчилгээ тогтолцоо гэдгээр ингэж явчихсан. За тэгээд нөгөө сумд нь одоо ямар зовлонтой байна вэ гэхлээр гудамжинд тэгэл өстө манай твтчих. Гэл одоо хүмүүсийг гуйгаал. Үйлчлүүлэгч болохгүй л хүн өвдөөсөө гэл ингээл явж байгаа. Тэр урамшуулал одоо тэр идэх мэдхийн асуудал огт биш шүү дээ. Ядаж тэр аслагдсан суманд эрүүл мэндийн байгууллага бэлэн байдалтай байх ёстой шүү дээ. Тийм биз дээ. Тэг яагаад тэр хүмүүс цалингаа авахын тулд зовх ёстой юм? Улсын хэмжээнд томоор нь аваад үзэхлээр эрүүл мэндийн одоо төрийн албан хаагч хэд байгаа вэ? Хэд байгаа вэ? 200 мянга, 100 тэр чинь боловсрал их те. Эрүүл мэндийн 70 мянган хүн байгаа л. За ингээд 67 мянган төрийн албан хаагч. 67 мянган одоо энэ одоо хүмүүсийн цалин хөлсний асуудлыг улс төрчид ярьдаг мөртлөөсөө төсвийн огт ярихгүй шимтгэл төлөгчдийн нуруунд дээр хаячаад байгаа байхгүй. Би энийг эсэргүүцээд байна. Тэгэд яагаад яг адилхан үн тарифаар улсын эмнэлэгч тэр, хувийн эмнэлэгч тэр яг адилхан мөнгийг аваад байгаа юм бэ? Улсын эмнэлэгч нь нэг өөр, хувийн эмнэлэгч нь нэг өөр үсттэй. Хувийн эмнэлэгч нь угаасаа л тэндээ бас төлбөртэй үйлчилгээ авч байгаа үсттэй. Хувийн эмнэлэгч өөрсдийнхөө албан хаагчдынхаа цалин үлсийг хариуцж байгаа үсттэй. Үгүй мүү? Эсвэл энэ төрийн албан хаагчтай бүгднийг нь хувь руу шилжүүл. Нэгэнтэй л адилхан мөнгө сангаасаа өгч байгаа юм бол энэ ердөөс юм тогтолцооны юм буруу юм яваад байгаа байхгүй юу? Тэгээ сум одоо зүгээр юу болж ийн үг гэхлээр Бачигур сайд одоо ингээд эерэг болж ийн, тэнцэл эерэг гарлаа, өргөө боллоо гэдэг штэ. Хиний золион дээр юугээ багсгаж өнөөдөр зарлага бууруулсан. Энийг бид нар ярих хэрэгтэй байхгүй. Эрүүл мэндийн байгууллага болгон тодорхой ингээд нөгөө төсвийн хязгаарыг өгсөн. Тэгэл нийт тэдэн хүн л танахаар үйлчлүүлэх боломжтой. Тэрнээс давсан хүмүүсийг авахгүй угаасаа төсөн байхгүй юм чинь. Ахмадуудад ер нь нөгөө уршиг ямар өвчлөлийг вүлээ хэвтүүлэн эмчлэхэ болцсон чинь архаг суур өвчнийг бол одоо эрүүл мэндийн байгууллагаар эмчлэхэ болцсон шүү дээ. Тэгээд даралт нь байнга ихсдэг хүн архаг байна гэд эмчлэхгүй болохоор тэгээд зүрх нь хаагдчихж байгаа хүмүүсийг яах юм? Хиний буруу бах юм? Асуудал ярил зөндөө л асуудал байгаад байна. Тэгэхээр байнгын хороо юун дээр анхаармаар байна уу гэхээр ядаж эдний өөрсдийнх нь сангийн яамд өгөөд байгаа санал хэдэн жил одоо дараалж өгсөн санал ердөөсөө биелэхгүй ингэж байна шүү дээ. Засгийн газар чиглэл байнгын хорооны тогтоолоор бас өчмөр байгаа байхгүй жишээлбэл. Төрөөс даадаг энэ хувь хэмжээгээ нэмэгдүүлээ. Хөдөлмөрийн өсний доод хэмжээг 2% одоо тооцож байгаа бол энийг 3% болгоо. Эсвэл одоо юу гэдэг гэж одоо ядаж ийм бодлогын хөшүүргээрээ одоо энэ асуудлыг дэмжихгүй бол ердөөсөө болохгүй. Тэгэхээр энэ дээр одоо улсын их хурлын гишүүд ч гэсэн одоо бас бодох хэрэгтэй. Хэний буруу байна? За гишүүд